Чи сайн байцгаана уу? Яг нэг ууж байгаад идэж байгаа тэр да. Өглөө манай энд одоо өглөө болж байна. 10 өнгөрч байна. Дөнгөж босч жоод жоон Facebook ухах гэж жаад шууд болчихвол бичлэгээ хий гэж бодоод нэг бичлэгээч байх те бичлэг хий, сурыг. Тэгээд Facebook ухаал ингээ явж байгаа бүх юм жоод ингээ хүмүүс яг ард нэм хөдөлмөр хийж байгаа штэ. Тэгэл тэрийг харчаал өста тэрнч тэнийг ингээ чижгүй тэгээ чижгүй гэж бодоод тавьчихснаас зүгээр энийг ингээл хийх гээд оролдоод үзье. Мэдээж хэрэг надад микрофон хэрэгтэй. Надад нэр зөвчөөш болж байна. Экстра ажлаас нэр баснаггүй. Ажлаас нэр юм уу дээр үеэрээ чихвчиг авчирсан бичлэг хийж магадгүйгээд. За өнөөдөр миний хувьд амарч байгаа болохоор 20 градус өглөө өнөөдөр гоё нартай байх юм бэлээ. Тэгээд наранд бие шарнаа. Юу гэх юм бэ? Наранд бие борлуулахаар 2-3 цаг яг 12-оос 1-2-3 хооронд гарна. За ер нь хэр их юу болох нь үзье. Яг энэ хэр өөрчлөгддөг юм бэ? Бичлэг тэр нөлөөлдөг юм байна. Ер нь микрофон ихээр яаж вэ? Болж гинөө? Тэгээд болсон ч гэсэн болоогүй ч гэсэн тэгэл явъя да. За юу ярих вэ? Цөмөрөө. Бүгдээрээ гоё. Юу ярил гоё юм. Би ингээд нэг амар ингээд суучаал албан ёсоор ингээд юм хом ярих гэх юм надад нөгөө амар бие бариад нэг гоё ингээд зүгээр ингээд энгийн ярьж байхдаа ингээд амар давгүй юм ярьчдаг мөртлөө яг амар л ингээд хараа суухаар юусо болохгүй байгаа даа тий. Энэ нэг одоо юу ч гэмээр юм чотрогч гэх юм уу одоо юу ч гэх юм тэрийг ингээд гаргах хэрэгтэй байгаа болохоор тэгээд эхлүүлсэн л юм чи одоо тэгээд нэг хэсэгтээ үзэж тарж өсөрснаа л би өөрийгөө маш их сонсож байгаад ингээд чагнаж байгаад нөгөө энийг ингээд эхлүүлэе гэж бодож байгаа. Тэгээд нөгөө нэг техник технологийн хувьд одоо юу байдгийг тэгээд бүх юмныхаа хувьд ер нь бол жоохон доголдолтой байгаа шүү дээ яг энэ цаг үе тий. Тэгээ өнөөдөр сая би ингээд Facebook ингээд рилсүүд ингээд үзэл ингээд доошлуулаад ирсэн чинь яг хэлж байгаа байхгүй юу. Ерөөсө хамгийн чанартай ч юм уу хамгийн их дэвшилтэй хүн бол явн чангарна гэдэг үг. Бүр үнэхээр би энэ үгтэй санаа нэг байдаг. Тэгээд боломж нь л байвал явн чангарчмаар л шүү дээ тий. Тэгээд хүмүүсийн одоо ингээд лахтун амраг садан ч юм уу одоо намайг таньж байгаа хүмүүсийн хувьд бол ингээд заахаа ингээд ойлгочихлах тэгээд ингээд өөр гів гинтхэн хүн ингээд үзээд энэ нэг сексисэн юм чинь те нүрээ бодож чаддгүй юм бэ штэ аимшиг юм бэ штэ ч гэдэг юм одоо нэг тиймэрхүү хандлагууд ингээд надаас гоё эмгтэй хүмүүсийн доор бүр аимшигцсан ингээд комментууд ингээд тэр хүмүүсийн үзэл бодлыг ингээд хараад би бүр шокнд орж байгаа байхгүй юу. Ваа ямар ийм гоё эмгтэй хүнийг ингээд шүүмжлээд штэ тий. Тэгэхээр одоо тэр хүмүүсийн хэмжүүрт нийцэж бол угаас чадчихгүй. Тэгээд миний угаасаа зан характерт тэгээд тэр хүмүүстэй нийцээл ингээд ах боломжгүй. Тэгээд би таалагдах байгаа юм шууд хэлээл тэгэл нилийн жоохон ингээд сөргөж үзэл бодлоо өөрийнхөө ингээд илэрхийлэх гэдэг тийм талтай тийм болохоор одоо юу гэх юм надад ерөөсө хамаагүй гэж бодож байна ер нь. За тэгээ энэ ихний хэсгийн бичлэгнүүд дээр маш их өөртөө ингээд нөгөө итгэлгүй байгаа одоо ингээд нэг дөнгөж нэг юм эхлүүлэх гээд идэг өөрийгөө голоод идэг.
Тэгээд ингээд нэг юм болгочих гээд байгаа нэг тийм тэмцэлдээний тухай хэдэн бичлэгүүд орох бах. Би тэгээ энэ барыг ингээд миний ингээд суран суртал ингээд нөгөө тэмцэлдийн энэ дунд ингээд харагдах юм шиг үлээ. Тэгээд жишээ нь одоо ингээд би одоо нүрээ будаад гой хувц өмсөөд тэгээ ярих хэрэгтэй ч гэдэг юм уу нэг тэгэнгүүт татаадас тийм бичлэгнөр тийм юм яриад ингээд хинт ч хэрэггүй нэг ингээл нэг тийм нэг тос мос яриад тий би тэгмээрг байгаа байхгүй юу би бол тийм юм хом одоо зарч үрэл борлуулж байгаа нэг тийм амьдрал одоо амьдарч байгаа бас эмэгтэйч биш. Тэгтээ ариун нандин хөдөлмөрөөрөө би ингээд өөртөө зориулаад нэг ганц тий хоолоо аваад идчихээр хоногийн олны гурил гууч гухан шиг нэг хоёр өрөө байранда ингээд нэг юм зүгээр ингээд нэг өөрийнхөө таавар чилэрчмээр байгаа. Тийм л эмэгтэй сууж байна. Тэгээд чи ийм л юм бол дотоодын ийм тэмцлүүд гараад байгаа штэ. Чи тийм л юм бол өөрийгөө яа гэж байгаа л эмэгтэй юм бол юу амар олон их юм санцсан ингээд асуулт дахиад надаас ингээ ургаж гарч иж байгаа штэ. Чи өөрийгөө ингэж үйлчээд чамайг бусад юу нэ яаж үйлэх юм ч гэдэм юм. Ингээд тэг бодоодсэн ч I don't care гэдэг үг гэдэг лөө. Юу гэдэг над ямар хамаатай. Би өөртөө л дурсамж үлдээх хэрэгтэй шүү дээ. Тэг энэ дээр ингээд шинээр одоо ингээд хэлж байгаа ч юм уу шинээр ингээд бичлэг хийгээд ингээд сонирхоо сууж байгаа хүмүүс ерөөсөө эхний удаагийнх чи өөртөө ингээд зөрчилддөг юм байна. Маш их зөрчилддөг юм байна. Тэрийг туулах хүртлээр одоо ингээд хийхээс зур харахгүй. Яг л чиний миний ярианы бүр ингээд дийлэнх бодож байгаа юм. Одоо тэгчүүл яах вэ гэдэг энэ ингээд гинтгээс англи амар гоё ярьж хахад нөгөөх маань арай ингээд тасарсан юм шүүс. Тэгэл дахиад босож нөгөө бичлэгээ харчаад эргээ сууж байна. За тэгээд нэг олон ингээд нуршаад яах вэ? Би өчигдөр нөгөө нэг бичлэг оруулсан. Тэгээд тэр маань тэрэн дээрээ юу гэж ирсэн гэхээр надад ингээд нэг 2-3 асуулт байнга төрөөд идгаа гэд ярьжсэн. Тэгээд тэр асуулт нь маань дараагийн 2 дугаар асуулт нь өчигдрийн болохоор бодож ирсэн 1-р асуулт нь би яг хаанаас ирсэн юм бэ? Би одоо тэг яагаад ингээд энэ ээж авыг сонгоод ирвэ гэд ингээд ярьсан. Тэгэл яатчгүй энийг би айгуу удаан хугацаанд боцсон. Ер нь 20 оноос хойш бодоол тэгэл ааваас асуугаал ингээд ах дүүгээсээ ч асуугаад яваадсан ингээд явж байгаа. За ерөөсөө л удмаасаа л ирсэн юм байна штэ гэдэг ингээд нэг жоохон ингээд ойлгомжтой болсон. За энэ ингээд тийм учраас өчтөр ингээд ээж аав хоёртой зориулаад гинтгийн ингээд нэг юм яг ингээд байгаагаараа ингээд гүүчээл ингээд байдгаараа ингээд бичлэг хийсэн. За тэгээ өнөөдрийнх болохоор яг ингээд босоол аимшигын байдлаараа бичиж байна. Тэр нь хоёр дахь асуулт маань болохоор чи яах гэж ирсэн юм бэ? За би ингээд нэг муу ирчлээ. Тэгээ юм ирсэн нэг юм цоон илзрээ амиг нэг муу аамаа ээж минь ингээд ах маань эгч маань намайг ингээд инкрилээд ингээд дураар маань зоргоор маань тийм инкрихийн одоо ингээд сайхан ингээд өсгцэн. Би ингээд бусад хүүхдүүдийг ингээд эгчнүүтэй загнуулаад зодуулаад тийм ахтаа загнуулаад тэгээл ээж аавдаа загнуулаад зодуулаад тийм ингээд нэг амар хэцүү мэцүү ингээд нэг юм амьдралаар энэ хорвоод бол ирээд үдий хүртлээ ингээ амьдраагүй би яг хүснээрээ зоргоор байсан ахын хайр, эгчийн хайрыг ингээд аав ээжийн хайрыг ингээд бүр ингээд тултал мэдэрсэн 100% хэмжүүр байдаг бол 100% хэмжүүрээс ч баг илүү давхаар тийм хэмжүүрт би ингээ хайрлагдсан. Тэгээд надаас ийм чи ийм байх хэвээр хүүхэд ахад чи онц сурдаг байх хэвээр чи тийм байх хэвээр чи ийм байх хэвээр гэсэн ямар шаардлага байдгүй хүсвэл хүсгүй байл. Тийм юу ч гэсэн миний охин болж гэн тэгэл болоо. Тэгэл алдсан ч гэсэндээ миний охин ирэмгийн юм да гэл ингээл нэг иймэрхүү маяг юм хэлээл өнгөрөөчдөг. Тийм хариуцлага тооцоол намайг ингээл нэг тийм зовоож байгаагүй. Ер нь би нэг юм ээж аавдаа загнуулаад ингээд бэсэн дурсамж. За тэгээд бас хоёр эгчигээ
хоорондоо хэрэлдээл ингээ байж байгаа дурсамж ахыгаа ингээ дээдлийн гурвыг ингээ хоорондоо ингээ муудалцаал ингээ хэрүүл уруулыг аль бүр хашгиралцдаг айлууд идэж тий нэг сонио. Тийм юм бол ерөөсөө би энэ амьдралтаа үзээгүй. Тэгээд яг мэдээж аав ээж хоёр муудалцдаг байсан. Тэгээд хүүхэд байхад бол нийгэм угаасаа маш хүнд байсан 80 онд. Тэгэл бид гурван дөрвөлэл 80 онд бүгдээрээ гарсан шүү дээ. Тэгэл одоо ингээд ботгоод ингээд удахгүй ингээд 40 төгсөж шүү дээ. Би тэгэл ингээд ботгоор цаг хугацаа гэж бас л хурдан байна. Тэгээд за ямар ч лсэн тэр хүнд цаг үед нийгмийн хэцүү цаг үед ээж аав хоёр маань ингээд бид нарыг ингээд гаргасан байна, өсгсөн байна. Тэг миний дурсамжаар харах юм бол нэг зогнаал зотоод исэн байхгүй юм байна. Алдах боломжуудыг ингээ бүрэн өгч исэн юм байна. За тэгээд би нэг юм ингээд нэг юм махан бие ингээд нэг өдийн хэмжээнд нэг юм чирчжээ. Тэгээ намайг ингээд түлээлтэй нэг ингээ хайхрамжгүй байдлаас нь түлчихсэн ч юм уу ирэмдэг зэрэмдэг болгочаагүй байд. Бас ингээл гэр бүлээр ингээл хөдөлмөр гаргаал ингээл бид нар ингээл илэг бүтэн ингээл бүх юм нь эрүүл саруул ингээ маш сайхан саруул ухаантай өсчих. За тэгвэл одоо ингээд би ингээл 25-аас ингээл 35 нас хүртэл ингээл туулж байгаа юм а харчаад за ингээд нэг ийм бие зохицтой нэг иймэрхүү ард гарчтэй ингээд нэг тийм эмгтэй юм байна гэдгээ тодорхойлцоод байгаа. Тэгвэл эртсэн тодорхойлцоод байгаа юм. Тэгвэл би яг яах гэж ирсэн бэ гэдэг асуултууд ингээл яг гараад ирд юм билээ. Тэгээ энэ пандемийн үеэр ёо за тэгэл хэвээр үнэхээр хэцүү байсан. Яг үүндээ би жил гараа ингээл окаснаас одоо шивэдийн хүчлэх юм болоо. Ажилгүйчүүдийн албанаас яг ингээд миний амьдралд бүр ингээд яг л таарсан юм. Тэрнээс ерөөс ингээд нэг л алхаал нэг л буруу үйлдэл хийх юм бол тэр мөнгөнд бүр үнхээр ингээ хүрдгүү нэг тийм мөнгөний системд орж байгаа байхгүй ажил байхгүй юм чинь. За тэгээ тэрийг аваад ингээд байж байгаадаа бүр үнхээр туйлын баярлж байгаа байхгүй. Тэгээ тэрийг авахд хүртэл ерөөлөөр л авч байгаа байхгүй да яг ясам дээр хүн болго авахгүй л байгаа байхгүй. За тэгэл яг тэрийг ингээд бодоод хөвтөж байхдаа л хүн ингээд нэг тийм завтай би энэ ингээд гоё юм фреш гэх юм уу тийм ядарсны дараа ингээл нэг гоё амралт аваад ингээл чил ингээл гэрт юу ч хийхгүй ингээл ингээ хөвтөж захтаа л айгүй хэм боцсон. Тэгээд яг яах гэж ирсэн юм. Яг яах гэж ирсэн болоо. Ямар хэцүү юм бэ те ингээ болдог л за тэгвэл тийр ингээл ирсэн үн юм байна. Тэгвэл явах нь үн шүү дээ. Тэр явах цаа газар маань юу н гоё юм бол эртгий авчихгүй гэл ингээ бодож байгаа аахгүй. Тэгээд тэр газар бас л нэг юм асуудалтай байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд тэр газраас би ирэх гэж бүр ингээд маш их бас хүссэн л байгаа хэл та. Тэгэнгүүт ер нь ингээд энэ хүн болох гэж хүссэн хүсэл маань яг юу юм болоо гэдэг энэ ботлоод яг тэр ингээл ботогдоод идэм билээ. Тэнгүүд чинь л хамгийн түрүүлж би чинь хэний өрөө хүлээ ямар удмын өөр сад илээ гэдэг бодлосоо л эхэлдэм билээ. Тэгэл өнөөдөр ингээл гів бинтгэн амжилттай яваа гэх хөөрхөн охид бүсгүүчүүд залуучууд бол айгу хурдан амжилттай ингээл бүр ингээл эд баялаг те алдар нэр одоо те ингээл бүх юм сайн сайхан яваа бол ингээд гинтхэн ингээл гоёлцсон болвол ингээд ботхуулах л та. Миний хувьд бол үнэхээр хичээл уналттай ингээл маш их юм уналтын цэг дээр л энэ дээрээс ингээд ботгдсон. Тэгэл за би ямар ч лсэн удаммаа нэг засаал те залруулаад ингээл бүр ингээл мандан бадраал ингээл ингүүлчих одоо бүр тийм шидийн хүч мөчийг ингээд иргэшээчихсэн тийм хүн бол угаасаа биш байгаа. Тэг тэр яг шид мэдэрээч одоо яах юм те. За ерөөсөө л ингээд удмаа аягүй сайхан нэгтгэл хүчээр нь ингээд миний хувьд ингээд тэр удамдаа яж аягүй том ухаарлын болов гэж бодсон. Тэгээд хамгийн нэгдүгээрт яг энэ бодлыг бодох нь чухал гэж би боддог. Яагаад гэвэл би яг
яах гэж ирсэн хүн бэ гэдэг бодлоо ботоод тэгээ дараагийнх нь за ерөөсөө л эцэг гих гэр бүл ураг удмаа л аягүй сайхан ингээд аваа авчихсан ч юм уу эсвэл ингээд нэгтгэчихсэн үзэл баримтлал нь нэг болцсон байгаа цагт дараа нь ингээд бусад юм аягүй тийм амархан юм шиг санагдчих эхэлж байгаа байхгүй юу. Тийм болохоор л би яг энэ гүнгийн хүүхдүүд гүн авахтынхан тий би ингээд дараагаа одоо ингээд гүнгийнхний тухай танилцуулаад ингээд хийн гэж бодож байгаа чинь аавтайгаа ярилцдаг ч юм уу тий. За тэгээд миний ээж аавыг бол чонс авахтай. Тэгээд ургийн аав нь бол чонсын удмынхан гэж явагдсан шүү дээ. Тэгээд чонсын аавын талынх бол гүнгийнхэн гэж нэрийдэж байгаа. Тэгээд яг энэнийг л айгүй одоо ингээд хэлхиймсэн одоо ингээд нэг юм намайг байхгүй ч юм уу те 15 30 40 жилийн дараа ч юм уу ингээд хүмүүс хэл хязгаар юу нэг айгүй замбраагүй болно шүү дээ. Тэнгүүд ураг удмаа мэдсэн хүмүүс бол ураг удмаа таньсан хүмүүс бол нэг тэрнээс ингээд халраал ингээд холдох гот ч юм уу нэг тийм явах гад бийдэггүй. Ер нь тэр хүмүүсийн л үзэл санаа ямар байсан. Тэгээд ингээд бодоол эргцүүлээд ингээд бодонгод манай л ураг удмынх бол бүр нэг юм бүүм хийгээл ингээд нэг тийм зэвсэг мүсэг иргэшсэн нэг тийм бол байгааг ерөөс үсээгүй. За бүр ингээд хитрхийн оюун ухаанд ингээд дарагдаад ингээд маш их юм оюунлаг байхыг ч нэг ягаагүй. Зүгээр л байгальтаа ээлтэй зүгээр л ингээд нөгөө юухийн гэгэрлийн чанарт хүрэхийг хүсчихсэн хүмүүс л байсан. Яг зүгээр ингээд нэг амар одоо ингээд айгаад байх юм байхгүй ярэ. Одоо ингээд үзэж байгаа ураг удмынхаа хэлчээ бүр ингээд би яг ингээд зоригтой хэлчээ. Бидний чонсынхон удмынхын ингээд нэг бүлээрээ ингээд энд чи 200 300 баг шүү. Тэг гүнгийнхаа овгийнхаа удмынхаа бидний өвөг дээдс тэр 9 үедээ өнөөдрийг хүртэл өрөөгдөд бид ингээ үе тасраагүй эрэхтэй ерөөсөө л байгаль дэлхийтэйгээ зогцож амьдрий, байгалийн амьтан гэдгээ нэгт мэдрий. Үрждэг амьтан гэдгээ нэгт мэдрий, оюун ухаантай гэдгээ нэгт мэдрий. Оюун ухааныг буруу зүйл рүү хүн төрлөختөн эсвэл энэ байгаль дэлхий рүүгээ ингээд нэг буу зөвшөөр шиг ингээд онлоод ингээд байдгүй үгүй мэдрий. Зүгээр ингээд нэг оюуны цэнгэлийг идэлгч тийм үр сад тэгээ тийм байлгахыг л ингээ хүссэн шүү. Энийг ингээд бүр баттай хэлье. Тийм учраас би энийг ингээд зоригтой хэлж байна. Зарим одоо ингээд эхний хэсэг дээр бол хүмүүс энэ одоо юу ярих гэдэг. Ер нь бол бүх ингээд чанартай юмнаар ингээ ам хаалаа сүулдэ гарч ирнэ. Тэгээд бичлэгүүдийн маань ингээ дуустал сайн үзэж байгаараа заримдаа би миний оюун ухаанаарч гарахааргүй тийм сайхан юм хэлэгдэх бүрэн боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. За ямар ч лсэн өнөөдрийн хувьд бол ийм байна. Тэгээ бичлэгээ ингээд өндөрлөе. Тэгээд өнөөдөр манай ихч эрт ирэх юм бол бид хоёр нийлээд гоё бичлэг хийж оруулахыг бас бодож байгаа. Ер нь бол жоохон агцтайхан шиг ингээд явъя гэж бодож байгаа. Тэгээд намайг ингээд таньдагч байсан те таньдгууж байсан ямар ч байсан үзэн хүмүүс аюу сан боторой нөгөө ураг удам чинь ер нь юу хэлүүлэх гээд энэ цаг үед ингээ ураг удмын чинь тэр 9 үеийн дээцүүд ер нь юу хэлүүлэх гээд байгаа болоо гэж бодож байгаа хүмүүс бэ нүү те ер нь би ингээд хайчих гээд байгаа юм бэ гэж бодож байгаа хүмүүс бэ нүү те энэ одоо яг ингэж бодож байгааг бол ботоод үзээрэй л гэж хэлэх гээд байгаа юм. Хамгийн гол асуудал л юм. За маш их баярлаа. Өглөөнийхөө цайг уугаад нэг юм сая өндөө шаарч ичээд жохон гол орчоод тэгээ одоо нэг сан кофе уугаад нэг юм ичээд гаш нарны тусаавь. Тэгээд гадаа хөвтнө. За тэгээд би ингээл кинон дээр нэрээ нэг амар сонирхолтой ингээл хөөхөн ингээл амар гоё ингээл жаргаал ингээл бүр наран твтж байгаа хүмүүрийг ямар гоё жаргалтай юм бэ гэл ингээ боддог гэсэн. Тэгс чинь 18 он тийм л үү? 7 он тийм л үү? 19 он чинь пандемик.
Мэдгүй за 18 19 айлнд нь мэдгүй ингээд би юу явсан Испани яваад Испанд бүр очихдаа бүр 107 сард очсон. Тэг бараг 40 хүрээд тэгэл ингээл 70 хэрэг мэрэгэн дээр ч бараг л нөө кинон дээр гардаг шиг амар тэгэл нэг мөстэй ус аваад ингээл хөвтдөг ингээд нөгөө нэг юм сандлыг аваад тэгэл хөвцөн базар тэр чирсэн ингээд төвчээрээ ажиллалээ 40 хэмээнд ингээд давстаа усанд ороод гарч ирээл халуун ингээд амар ингээд бүр ингээд мах ингээд болж байгаа юм шиг л юм мэдрэмж төрдөг. Тэгээд энэ дагаа ингээд Европ хүүхнүүд зүгээр ингээд хэвтэл хичээдэг цаа. Тэгээд харж байгаа шиг ерөөсөө юм бэдгүй юм билээ. Тэгэл би ёо за тий. Гэхдээ тэр жилдээ би 7 хоног ингээ бүр яг дараалан тийм ингээ хөвтөд тэгээд найзтайгаа ингээл урт талд нэг юм юу мөрк юу гэлээ ирлиз хар одоо арьстай шар арьстай ирлиз ч төвөгдөг лээ дээ. Өнгөт арьстай охины хайжуу зогссон чи би хаар болчихсон тхүү. Тэг манай нэт чийдэг. Гүргэр юм өнгөт арьстай өнөөс л хаар болсон байна. Тэг ямар ч гэсэн тэгэд хэд бүр үнэхээр амар төвчээр шаарчсан. Тэг Шведийн нар болохоор нэг тийм биш шүү дээ. Гой зөөлгөн нар идэг. Тийм болохоор наран твтг нэ жоохон ингээд гой чийл одоо яг жинхэнэ гой чийл арай нэг байлгадаг. Тэгтэл төвчээр шаарддаг.